дахиад одоо та нарыг харан заяа. Nope. Looks like they're not with us. All right. Let me try that one more time. Бичлэг эхлэхээс өмнө газ нэг гой зар хэлчихье. Хоёр чихвчээ хоёуланг нь хамаагүй хямд бол зархаар болсон шүү. Тэгээд 3 дахь үеийн ингийн AirPods-аа болохоор 660 мянгад. За тэгээд 2 дахь үеийн AirPods Pro-гоо болохоор 800 мянгад бол өгөхөр болсон. Тэгээд холбогдох утасны дугаар гэвэл 95 94 80 10. За тэгээд хүргэлтэндээ бол ингээ би өөрөө бол явнаа. За энэ бичлэг бол жоохон нэг явдаг нэг тийм байгаа байдлаас бол арай өөр бол явна. Тэгээд яг одоо чинь өчигдрөөрөө Google Pixel event бол болсон. Google Pixel 9-ийн загварууд бол гарсан. Тэгээд яг зүгээр яг event дээр юу болснуудыг бүгдний зургийг тавьж агаад яг та нарт яг одоо зүгээр л тийм гэж хэлэх оронд зүгээр би нэг жоохон дэвтгч юм. Жоохон нэг арай нэг өөрөөр л одоо явах бодоод байгаа. Тийм. Одоо тэгээд та нар үдчих байхдаа тэгээд гайг ойлгох бах. Тэгээд эхэндээ ямар ч байсан ингэсэн. За янз бүрийн хүмүүс л гарч ирэнтэй бүгднийх нь нэрийг дуудах хэрэгтэй гэж бодож байна. Тэгээд Рик Остерлох гэд нэг юм ивентний нэг ахлуулсан. Энийг бол би танихгүй. Ягаад гэвэл Google-ийг мэдэхгүй. Ямар ч юм ухлах гарч ирсэн. Тэгснэ шууд тэр өөрийнх нь яриадсан Gemini AI гэдэг байгаа зүйл нь Samsung дээр мэдээж хэрэг байдаг. Тэгээд одоо Fold дээр нь ингэж яг дэлгэцийг нугааж ашиглаж болдог гэд бол ярьж исэн. Тэгээд мэдээж хэрэг Apple бол дандаа л одоо аюулгүй байдал талаасаа бид нар дандаа ихмэлдгээ гэдэг бол бас яг ингээд яг адилхан эдэр Google-ийнхэн бас бид ч гэсэн яг орой тутахт те яг адилхан л одоо нууцлаас хань бас ингээд нууцлаас сайн бас ингэж яг одоо бас ихмэлдэг шүү гэд бол явж исэн. Тэгээд дараагийнх нь тэр ах бууга дараа нэг өөр эмхтэй ороод ирсэн л те. Jenny Blackburn гэдэг энэ нэг эмхтэй ихч гарч ирээд яснаа буцаа шүү бууц. Тэгээ буцаа буусан чинь дахиад тайзан дээр нэг хоёр хос нэг улаан хувцастай даашинцтай нэг бас нэг эрэхтэй гараад ирсэн. Jess Carpenter, Dave Citron гэдэг энэ хоёр ах гарч ирсэн. Тий. За тэгээ нэрийн дуу буруу дуудчихвэл уучлаарай. За тэгээд нэг сонирн болсон. Хэдүүлээ тэгээд цог үзээд явна. Яг зэрэг хэлүүлчингүүд би микрофоноо за яах вэ гэдэг. Яг гол санаа нь юу гэхээр Gemini AI-ын яг явсан. Тэгээд яг асуудал нь яг юу вэ гэхээр демо байдлаар үзүүлж байгаа тэр юу нь одоо нөр бүтлгүүцсэн. Тэгээд айгүй олон бүтлгүүцсэн. Тэгээд ямар ч энэ залуу бол яг утсан дээр яг тэр яг Gemini AI-ха ажилуулах зургаа оруулчаад яг one more time гэдэг өөрөө хэлж байгаа нэ. Дахин үзээд хийх хүсчүүлээ те. Санаас зүр бүтлгүүцлээгээд нэг зургаа дараад тэрэн дээр Gemini AI ашиглаад нэг үйлдэл хийх гэдэг байгаа. Check my calendar and see if I'm free when she's coming to San Francisco this year. Календараа шалгуулаа тэр манай танил эмэгтэй одоо ирэх үгүй боломжтой цагаа хоёр байна уу гэдэг асууж байгаа. Тэнгүүд юу болсон гэхээр хоёр дахь удаа их тохиолдол дээр дахиад одоо та нарыг харан заяа. Nope. Looks like they're not with us. Let me Google event шүү дээ. Заавал нэг бизнеслээд байгаа юм биш. Зүгээр л яг энэ том event те. Тэгэхээр бас сонирхолтой бас. Дан ганц Apple бүтлгүүддэг юм байна те. Google гэсэн бүтлгүүддэг юм байна те. Одоо ингээд уцаа сольж байгаа. Уцаа сольж үзээ дахиад үзэж байгаа. Тэгэхээр та нар анзаарах юм бол энэ ашиглаж байгаа утас Samsung-ийн утас. Тэгээ би Samsung нэг сайн мэдгүй. Гэхдээ миний харж байгаа бол S24 мөрөөх хамгийн сүүлийн Ultra гэдэг л загвар юм шиг харагдаж байгаа. Тэгээ одоо уцаа сольж үзээд ингээд 3 дахь оролдлого нь одоо яах нь хэдүүл ингээд харъя. Яг адилхан хүсэлтэй хэлсэн. Тэгээд 3 дахь хүсэлтэн дээр ингээ амжилттай болоод яасан. Тэгээд яг энэ бүтлгүүд жаах уяар л угаасаа тэгээд ер нь бол нэлээд шогулсан те. Яана бүтлгүүдэд нь штэ яана гэж яаадсан. Тэгээд сүүл нөө iPhone 10-ийн ивентэн дээр юу яасан штэ. Face ID ажиллахгүй нэг бөө юм болсон. Сүүлд нэг тэрнтэй л адилхан дурсамжлал юм шиг л буусан. За тэгээд дараа нь яасан бэ гэхээр тэр хажууд нь яаж шин тэр нэг Carpenter нь лах гэж би бодоод байна. Тэр нэг олбор шар улаан тод даашинцтай тэр эмхтэй ихч бас юу яатсан. Яг тэр AI-ийнхаа ямиг хийгээд тэр ихчдэр болохоор яг болоодсан. Саяны залуу тэр болоог мөртлөө. Тэгээд за би дүүнөөс төр бас авахгүй болохгүй маань. Тэгээд энэ одоо энэ яг
Gemini гэдэг энэ одоо live гэдэг бас нэг функц байгаа юм билээ. Энэ нь бол ямар ч гэсэн ингээд өнөөдрөөс боломжтой болж байгаа гэж хэлээ. За тэгээ дараа нь бас нэг хүн орж ирсэн. Ер нь айгүйх олон орж ирсэн. Бүгднийх нь нэрийг нь дурдаадсан. Раковский гэж гарч ирсэн. За тэр хүн бол ерөөсөө тэгэл дараагийн шууд яг гол утсаа бол ярьж эхэлсэн. За тэгээд Google Pixel 9, Google Pixel 9 Pro, Google Pixel 9 Pro XL. За тэгээд Google Pixel Fold 9 гэд гарсан. Тэгээ нэрнүүд нь жоохон толгой эргэмээр. Ямар ч энгийн Google Pixel 9 л аюу гоё олон хүний сонголттой бол гарч байгаа юм байлээ. Тэр нь бол надад гоё туссан. Тэгээд зүгээр Pro загварууд нь те яг үндсэн загварууд нь бас тэр камер нэг нийлээд яг харагдчихсан. За тэгээд яг тэр утас нь гарахтаа дээр яг одоо туршилтуудаа яаж хийсэн те тийм надад бол дурдсан. Тэгээ энгийн Google Pixel 9 бол аюу гоё олон хүний сонголтуудтай юм байлээ. Тэгээд тэр хилээд байгаа тэр хамгийн гол зүйл нь яг одоо Google Gemini одоо ажиллахын тулд тэр Google-ийн утсан дээр их тэр одоо чип G4 гэдэг тэр чипэн дээрээ бас Tensor chip гэсэн тэрэн дээр яг сайн ажилтдаг гэж хэлж байна. За тэгээ үзүүлэлтүүд яриа явсан л та. Энгийн Pixel 9 RAM нь 12 заяа. Тэгснээ Google Pixel 9 Pro нь бүр ингээд 16 ГБ. Тэгэл яг шууд бодож байгаа юм л та те. Чи юу 16 ГБ юм бэл чи компьютер дээр 8-тай байдаг. Компьютер дээр өсгөж 16 32 64. За бүр суурин компьютер босхыг гэвэл те 16 32 64 гэж явдаг. Тэгээд энгийн одоо зөөврийн компьютерүүд чинь ингээл те 8-аас эхэлдэг 16 32 гэж явдаг. Тэгээ юу гар утасных чинь Google Pixel юу 16 бүү паал гэж юм бодогдуулсан. За тэгээд хөргөлтийн системээ ярьсан ер нь хөргөлт сайн шүү гэж хэлж байгаа шиг байсан. Тэгээд өмнөх яг энгийн Pixel 8-аас харьцуулахад батарей нь бол 20 бараг л 20% одоо илүү барин шүү гэж хэлжсэн байлээ. За тэгээд хиймэл дагуулын функцүүд бол орж ирж байгаа юм байна. Энэ нь бол аюу гой санагдсан. Тий. Гэхдээ зөвхөн Америкт байлах. Яг iPhone 15-ын загварууд яг satellite гэж гэдэг шиг яг тийм шин зүйл бол орж ирсэн юм байлээ. За тэгээд The Thinnest Foldable гэдэг дараагийнхаа ингээд дэлгээд байгаа шүү дээ. Ном шиг Филипп хэрч одоо нэг юм пүүдэр шиг дэлгээд байгаа шүү дээ. Fold гэж жоохон ном шиг дэлгэдэг юм ямарсан дайрын загвар нь гарсан. Тэр доор нэг жижиг өгүүлбэр байсан. Тэрийг би татаж та нарт харуулах хэрэгтэй гэж утсан. Тэгвэл among foldable phones in US measurement doesn't include camera bump гэж байгаа. Тэгэхээр ч одоо тэр камерны тэр илүү гарч байгаа хэсэг тэр нимкэн гэдэг тооцоолт бол ороогүй шүү хөвчүүлээ гэдэг те. Тэг нэг юм бол байсан. За тэгээд дараагийн сонирхолтой юм нь Super Actually Large Display phone. За тийм том дэлгэцтэй гэдгийг ярьж исэн. Тэгээд энэ Fold нь RAM нь бас 16. Тэгээд RAM нь ялч өндрөөлөл утас мэнтэй чирэг бас дагаад бол хурдан болно. Чипний дан үзүүлэлтээс нь RAM суулж ээж бас утсан ажиллана тийм үү? RAM ихтэй байвал тэгэл бас ажиллагааны хувьд ямар авах вэ те. За тэгээд ерөнхийд нь базаад нилээд юм хэлсэн л те. Саяны ивент дээр дурдсан миний ерөнхийд дурдсан юмнуудыг бүгднийг нь бол хэлсэн байсан. За тэгээд дараа нэг сонин нэртэй гараад ирсэн. Alex Schiffer-2 гэд энэ залуу нэг цаг агаар аппликейшн нэг хэвэн биш ээ те та нар хүснээрээ өөрчилж болон тэр ерөнхий гарч ирж байгаа тэр widget гэхүү doog гэхүү мэдгүй яг би одоо Android тэр хиллэгийг нь мэдгүй учраас өөрийнхөө л нэрлэж авч байна. Тэрнийхээ шууд байрлалыг нь солиодсон тий эвлүүлдэг тоглоом шиг. За би ер нь камер руу жоохон багтахгүй байсан уу. За жоохон ингэхүү. За тэгэнгүүтээ дараа нь call notes гэд байсан. Хүнтэй ярьж байхдаа шууд эсрэг талынхаа хүнийхээ дуудлагыг шууд бичээд тэмдэглээд аваад үлдчихдэг. iOS 18 дээр юм бол орж ирж байгаа. Ямар ч гэсэн Google Pixel дээр бол байгаа юм байна. Энэ гэхдээ үйлдвэрлэлийн системээр нэрвэл ер нь Android 14 гэсэн үү те. За тэгээд мэдээж хэрэг аюулгүй байдал талаасаа бүх зүйлс чиний гар утсан дээр үлдчихэж байгаа шүү гэдэг чинь дурдж исэн. Тэгээд ер нь скриншоттой холбоотой үйлдэлүүдийг нэлээд ярьсан. Тэгээд одоо жишээ нь нэг баахан скриншот хийждэг. Тэдрийгээ дараа нь ялгаж авахд хэцүү байдаг. Жишээ нь скриншот руу ороод search хэсгээр нь одоо дугуйг авчиж юм шүү. Яг дугууны үр дүнгуудыг харуулах ч юм уу тийм үү. Тэгэнгүүт одоо жишээ нь гутал харуулах жишээ нэ. За тэгэнгүүт бүр нарийн юм хайж өгч ийсэн. Тухайн подолкны үн гэж хайнгууд яг тэр зөв скриншотыг нь фильтрдэж гаргаж ирэнгүүтээ одоо бүр тэр Gemini AI гэдэг байгаа шууд одоо үйлдвэрээр бүр хариулсан. Тэгээ t-shirt cost-ийн тухайн чиний тэр подолк чинь $39 шүү гэж шууд тэгэж хэлж ийсэн тий. Тэгэд ер нь бол яг анзаарч хахад ялч энэ ивент
яг би бол ойролцоогоор өнөөдөр яг ер нь дараагийн Google-ийн одоо утасны ивент болдог гэдэг ер нь мэдчихсэн, гадарлаж исэн. Гэтэ нэг тоохгүй өнгөрч магадгүй жуудчихсан. Тэгээд яг нэг жоохон ягаа сонирхоо харсан чинь нэг за баг ингээ ярьчвал баг сонирхолтой яах юм шиг байна гэж бол юм баг. Тэгээ баг ингээ хийж байгаа. За тэгээд энэ мэдгүй нэг эмхтэн гарч ирсэн гинт альбом аа би тэрийг ойлгохгүй зүгээр жоохон рекламны юм л явчих шиг болсон. За тэгээд одоо ямар зураг бүтээхийг хүсэж байна AI-аар те өгөгдлүүдийг нөгөөд хүссэн зураг бүтээж болно шүү гэдэг юм аа бол хэлж ийсэн. За тэгээд дараагийн ярьсан юм болохоор Pixel Studio гэдэг зүйл хэлсэн. Тэр мэдээж хэрэг одоо сэний ямар зураг генерейт хиймээр тэрнийхээ өгөгдлүүдийг бичээд нэг гаргаж болно шүү гэдгийг хэлсэн. Тэгээд янз бүрийн одоо дараа нь тэр гаргасан зурган дээр нэмээд одоо стикер маягаар те юм бас нэмж болоодсэн текст дээр нь бичиж мичээд те. За тэгээд тэр нь ингээд дуусч байгаа. За тэгээд дараагийнх нь Kenny Sulaiman Салама гэд хүн гарч ирсэн. Тэгснэ заяа. Шиназ Зак Kenny Sulaiman гэд хоёр хүн гарч ирсэн. Энэ хоёр хүн бас нэг жоохон чухал юм ярьсан. Одоо чинь зураг даруулаа гэж бодоход тэр ард нь шал нэг танихгүй хүмүүс байдэн штэ. Ерөөс ямар ч ач холбогдлохгүй танихгүй. Одоо за энэ ч бол гайгүй. Энэ чинь гайгүй. Одоо чинь зүгээр дугуулаад зүгээр арилгаал те. Энэ яг иймэрхүү үйлдэл Samsung дээр нэг байх шиг байсан. Тэгээд Google-үүд дээр хүртэл ингээ орж ирж ах шиг байна те. Тэгээд мэдээж хэрэг панорама сайжруулна гэж бол хэлсэн Google-ийн утаснууд дандаа зүгээр энгийн дардаг горимл гайгүй дажгүй яваад идэг. Түүнээс шил ингээ панорама дарахад ер нь жоохон яад ич төгчл бид нар энэ дээр жоохон тулж ажилласан. Тэгээд тэрнээс гадна бүр нэмээд нэг бүр ингээ шүний юу горимаар ингээ дарддаг хүртэл нэмсэн гэдэг яаж исэн. Тэнгүүтээ шууд iPhone 15 Pro Max-ийг шууд хийгээл эхэлсэн л дээ. iPhone 15 Pro Max тас харанхуй юм дарж яхад Google Pixel Pro 9 Pro XL гэдэг нь бол харьцуулахад бүр тэнгэрийн газар шил зөрүүтэй нөхөшүүлээ. Гэт ялч би минийг яваас бүх том компаниуд ингэж бол хийцгээдэг. Тэгээд ямар ч Google Pixel iPhone 15 Pro Max-ыг байхгүй болголоо. За тэгээд дараагийнх нь ярьсан юм Add Me гэдэг нэг функц байсан. Тэр нэг аягүй санагдсан. Одоо олоолаа ингэ зураг даруулж байгаа гот ядэн штэ. Зураг дарж байгаа үнэн дараа нь хурж ирээд дараа нь дахиад солигдоод явдэн штэ. Тэнгүүт яг зураг дарчаад дахиад тэр нөө хүнээ аваач дараад ингээ хооронд зургийг нийлүүлж бол харуулт юм байлээ. Тэр нь бол надад аюу гой санагдсан. Айгуу бас гой санагдсан. Гэхдээ ингээ боддол тэр бол тэгээд бас яг хэрэглээ нэг үнэхээр бас байгаагүй юу те. За Medio Look гэдэг нэг юм бас байсан. Тэр нь яасан бэ гэхээр нэг хүүхдийнхаа ч юм ямар нэг хүний зураг дарлаа гэж бодоход хажуу талд нь нэмэлтээр яг мэдгүй тэр нэг анимашны тийм ерөнхий сэтгэл зүйн юмнуудаар нь одоо инээдэг юу фильтр сонгох юм бол тэр хүүхд чинь инээн гэж хэлж байгаа ч гэсэн би тэгээд за залгич утсан. Дараагийнх нь Magic Editor гинэ. Тэр нь яг юу гэхээр хэдийнэ дарцсан байгаа зурган дээрээ бас өгөгдөл өгөөд AI-аар ингээд шинэ зураг бас ингээд генерейт ийн. Одоо чинь зүгээр тал илсэн дээр ахуулангуудаа шууд би те наран цэцэг хүсэж ийн гэвэл дээ наран цэцэг гарч ирэх юм уу тийм үү? Тиймэрхүү бас нарийн юмнууд бол нэмэгдсэн гэж ийсэн. Тэр нь бас дэжгүй санагдсан. Тэгээд мэдээж хэрэг бичлэг night site буюу одоо шөнийн гормон дээр бичлэг хийх шанар бас ярьсан байсан. Тэгээд харьцуулсан юм гарсан. Тэгээд үнэхээр бараг л жил өдөр бараг бичлэг хийгээд байгаа мó гэж бараг андуурхаар эсвэл амар тод гэрэлтэй орчинд бичлэг хийгээд юм уу гэж андуурхаар л байсан. За тэгээд яг нэг он яг авууштай зүйл нь үзүүлэлт талаасаа энэ бичлэгүүдээ рендер хийгээд дуусгахад өмнөхөөс бол 2 дахин хурдан гэж хэлээ. Тэр нь бол гой санагдсан. Тэгээд нөгөө зүүмлж байгаа нь бол аяа сайжирсан юм байлээ. Дата яасан чинь концертн дээр нэлээд хойно зогсож байгаад олон гүшээр унаас татангууд тэр яг концертны гол эзэн бол ерөөсөө бас нэлээд л том руу авч исэн л та. За тэгээд камерны хэл дээр бол ингэж хэлсэн. Тэгээд өөр энэ дээр зөвөр нэмэлтээр гэлс нэг юм тайлбарлаа явахад ер нь бол Google-ийн утаснууд зураг дарахтаа сайн, iPhone-оос сайн харин бичлэг хийхдээ iPhone-ыг бол гүйцэтгүү байсан. Угаасаа гүйцэтгүү байсан. iPhone-ы 4K 60 бол үнэхээр хамгийн тасархаа бичлэг 4K 60 гэж бол угаасаа яригддаг. Тэгээд Google бол 6-аараа илүү байсан. Тэгээд ямар ч бичлэгээр одоо яах нүг гэдэг янз бүрийн тестнүүд явсны дараа л тодорхойлох бах. Гэхдээ ямар ч бичлэг хийх нь бол одоо өмнөхөөсөө хамаагүй гайгүй болсон гэдэг ямар ч хүлээлтийг Google-ийн фэнүүд донд бол одоо үлдээсэн байна. За тэгээд үнийн хувьд зүгээр энгийн Pixel $799. За тэгээд Pixel 9 Pro
Pro XL гэдэг одоо яг үндсэн загварууд нь те. Үндсэн загварууд болохоор $999. Тэгээд нэг Plus буюу XL нь $1099 гэдэг $100 нэг зүрхтэй гарч байгаа юм билээ. Тэгээд Pixel Pro Fold нь болохоор бүр үнэтэй $1799-аар гарч байгаа юм билээ. Бараг 2 утасны үнээр гарч байгаа юм байна. За тэгээд би тэгээд энийг сайн ойлгоогүй. One Year of Gemini Advanced гээд 9 Pro series-тэй гингүүтэй 2 TB cloud storage with Google One Premium гээд яг одоо чинь Pro загварынхаа нуцуудыг авах юм бол 1 жилийн турш яг одоо Gemini-ийн бүр үнэхээр одоо юу гэдэг чинь бүр нарийн одоо функцүүдийг ашиглах боломжтой нэг тийм одоо баг купон гэдэг юм уу гэж би ойлгосон. Тэрийг би сайн бас нарийн бол одоо мэдэж явж чадаагүй. За тэгээд ерөөсөөс одоо үйл системийнх нь дэмжилт 7 жил бол гэж хэлсэн. Мэдээж хэрэг Google event болгон дээр өмнөхөд дээр ч тэр юу нэг айгүй олон жилийг бол дурддаг. Өмнөх жилийнх дээр чинь 7 гэж бол дурдчихсан санаж ин. Тэгээд энэ дээр одоо бас 7 жил гэсэн. Одоо жишээ нь харалтаа энгийн одоо тэр хамгийн хямдхан Google Pixel 9 700 бараг 8 одоо $799 $800 авдаг гэж болоход 7 жил хэрэглэнэ гэхээр чи одоо 24 он одоо ч 24 он гэхээр 7 31 он шүү дээ. Тийм 31 он 2031 он хүртэл ингээд энэ Google утсыг барина гэхээр одоо яалтчгүй. Тэгээ юу гэсэн үг вэ? Тэс зарим сүүлийн iPhone-ууд чи ямар муухай батарч байгаа байлээ те ямар цөөхөн үйлдэл системийн жил болгож ингэ таньж байгаа байлээ. Гэтэл эсэргээр Google нөгөө талаас шууд ингэж орж ирж штэ те бид нар 7 жил та нар зарим утсаа ингэ танаа үздэй гэж байгаа хийх мэхтэй. Энэ 7 жил нь бол надаа хамгийн таалагдсан энэ ивентний сцен. За тэгээд дараа нэг хүн орж ирсэн бас нэг сонир нэртэй Сандип Варяич гэх юм уу? За Warwaich гэх юм уу? Loss of pulse detection гэдэг ямар ч уцаар дуусаад цагаа ярьж эхэлсэн ухаалаг цаг. Тэгээд pulse detection буюу одоо яг нэг pulse байгаа шүү дээ. Одоо нэг Venus би зүйлд мэдчих авсан. Venus уцаар ягаад тэр нэг сохилны pulse гэдэг чинь эндээс мэдрэгдэх юм билээ. Тэрийг яг одоо алдагдаад ах юм аа шууд төрөм төслөмж дуудах функц бол нэмэгцэн тий. Цаг хэмнэ тий гэдэг зүйлийг бол хэлсэн цаг чинь автоматар шууд залгачнаа гэд. Тэгээд хамгийн гол онцлог зүйл бол энэ цагын дээр ерөөсөө ганцхан энэ л байсан. Бусад юмнууд нь бол энгийн бусад өрсөлдөгч компаниарын ухаалаг цаг яг юу хийдэг тэдрийг угаасаа бүгднгийн угаасаа хийдэг цаг байсан. Гол онцлог зүйл нь энэ дээр энэ цагын дээр Pixel Watch 3 дээр энэ орж ирж байгаа маа гэдэг л онцлогоор байлаа. Тэгээ үнэн нь болохоор 349 за тэгээд 45 мм-тэй болохоор 399 тий. За тэгээд жихвчээ ирсэн. Намайг одоо ингэвэл микрофон яах вэ? Да Google Pixel Buds гэдэг байгаа шүү дээ. Buds гэдэг. Тэр нь тэгээд A1 чиптэй мэлээ. Тэгээд заавал A1 чипээр нэрлсэн мэдгүй. Тэгээд iPhone-ы чипүүд чинь A чиптэй шүү дээ. A series-ийн чиптэй тэгээд чихвчэндээ A1 гэж чип өгсөн. Тэгээд заал гэж би бодсон. За тэгээд twist lock-ийн гээд байт юм лээ. Ингээд чихвчээ хийчээд те чихвчээжээд ингээд эргүүлээд тах шүү гэсэн. Эргүүлж төгжээ. Одоо чинь яг одоо амар хөдөлдөг тасгал хөдөлгөөх юм бол жоохон төгжиж байрлуулад энгийн сул үедээ ч юм буцаж төгжээгийн тайлж энгийн жоохон сул ашигладаг ч юм нэг тим юмтай байлээ. Тэр нь л бас надаа тэгж санагдсан шүү. Тий. За тэгээд тэр нэг демо дээр нь үзүүлж яхах нэг жоохон улаан өнгө ашигласан нэг чихнээс нэг гэрэл садаг юм шиг жоохон сонирхагдчихсан. За тэгээд үнэн нь болохоор $299 гэсэн. Тий. Ер нь нэг амар үнэтэй ч биш, нэг амар хямдхан ч биш. Нэг дунджаас нэг чүд дэшээ юм уу та тий. За тэгэнгүүтээ энэ ивент ч бас аюу тийм олон талтай болж байгаа шиг анзаарчихсан. Юу вэ гэхээр ивентийг нь эхлүүлсэн хүн наашаа гарч ирэнгүүтээ after party хийн гэж хэлжсэн тий. Энэ ивент дуусны дараа хэдүүлж байгаа хөгжилтнөө өгөхжүүлээ. Одоо be hot ones гэдэг одоо нэг алдартай мэдлэг өгдөө ш нь халуун ногооны дахиан дээр аягүй нэг амар олон соос хийж байгаа ингэж яадаг. Тэрэнд одоо би тэрийг та нар хүсвэл үзээрэй гэдсэн. Тэгээд за тэгээ ивентний хувьд одоо ингээл дууссан да. Яа, энэсийг бол сонирхолтой үднэс л ямар ч байсан ярьж байгаа. За iPhone 15 Pro Max, саяны гарсан Google Pixel Pro XL шинэ утсан тийм үү. За дэлгэцний хэмжээ тий 6.8 инч. Google яллаа тий. За энэ body ratio-ч яг. За PPI үзүүлэлт дээрээ тий Pixel per inch гэдэг дээрээ 460 482 дахиад Google Pixel хэлж байна. За дэлгэцний технологи адилхан OLED. За refresh rate адилхан 120. За screen to body ratio гэдэг бас нэг юм байдаг. Тэр нь бас өндөр тусмаа байвал сайн. Тэрэн дээр энэ дээр тэгтээ баг iPhone ялчгүй яв. За тэгээд peak brightness одоо хамгийн тод нийт утган дээр одоо дахиад Google утас 3000 нитээр ялж байна. За тэгээд жижиг сажиг одоо дэлгэцний технологи ч юм уу дэлгэцний хамгаалтын технологи гэдэг дээр янз бүрийн өөр өөрсдийнхөө онцлогтой юм нь бол явж байна. За тэгээд мэдээж хэрэг Google-ийн
Tensor G4 гэдэг чип бол яваад байгаа. За мэдээж A17 3 энийг бол одоо яг худалдаанд гарсны дараа яг бенчмарк оноо би бол дандаа ярьдаг. Та нар мэдж байгаа тэрэн дээр одоо чинь single core score, multi core score, spoonie өвдүүд хэд гарах нь үү? За график дээр бас одоо жишээ нь A17-тай харьцуулахад хэр байх нь гэдэг бас сонин. За тэгэнгүүтээ RAM нь бол мэдээж хэрэг 16 гэж байгаа юм ч гэдэг юу гэсэн үг вэ? Да iPhone 15 Pro Max 8 GB-тай хахад Google Pixel 9 Pro XL 16 2 дахин нугалж байна. Тэгээд iPhone 16-ын загварууд бол 12 GB-тай болно гэсэн таам байгаа. Тэгээд энэ бол үнэхээр өндөр RAM байна. Гэхдээ яг ашигт үлийн байдал тийм үү одоо яг үнэхээр RAM-ны одоо efficiency байдлаараа бодгоод гэхдээ бас iPhone-ийнх бол сайн байдаг. Гэхдээ л тоон зөвлөлтөн дээр л одоо чинь 2 дахин нугална гэдэг бол арай л дэндүү санагдаж байна. За мэдээж хэрэг дотоод багтаамжуул энэ бол янз бүр байна. Энэ бол нэг хамаагүй. За үйлдэл систем угаасаа өөр Android нөгөөх нь iOS адилхан мэдээж хэрэг ухаалаг очсон уу. За тэгээ батарейны хэмжээ адилхан л том утас. iPhone бол одоо ер нь бол 5000 мАh болох гэж хэдэн жил хүлээх юм би бол ерөөсөө мэдэхгүй байна. Тэгээд ямар ч гэсэн энэ утас бол 5000 даваад бүр 5060 мАh бол утгатай болчихжээ. Ямар ч гэсэн чи чаржер айлаланд байгаа өөрөөсөө онцлогтой энэ бол MagSafe-тэй байна. За тэгээд өөр доошоо гүйлгээ харах юм бол за үндсэн камер нь 50. Тэгвэл iPhone 15 Pro Max 48. За тэгвэл 3 дахь 2 дахь камерууд байгаа шүү дээ. Тэгсэн чинь энэ 48, 42. Тэгсэн чинь энэ болохоор 12. Тэгээд яалтчгүй хойно хоцорж байна. Тэгээд яг дараагийн гарах iPhone 16 дээрээс 2 дахь камераас авахлаа 40 рүү байла. Төхөн гэсэн таамаг бол мэдээж хэрэг байгаа. За тэгээд өөр яг нэг хэлчихийвэл бас юу юм бэлээ. Жин яг адилхан 221 г. Бүр яг тас яг 221 гэдэг юм байрсаа юу гайхсан. Яг ус тоосны хамгаалалт нь яг адилхан төвшөнд байгаа. Мэдээж хэрэг сүүлийн хугацаанд бүгд л адилхан байгаа. За тэгээд өөр онцлохоор ч юм гэвэл сүлжээний технологи асар өөр бол янз байгаа. Тэгээд саний тэгээд онцлох дурдах юмнуудыг ерөнхий харах юм бол тэгээд энэ бол 1009 гэсэн чинь бүр 1109 юм биш $100 ялгаатай мөртлөө Google Pixel сая ямар олон үзүүлэлтүүд дээр ялчаа гэдэг бас айгүй үнэхээр ялагч бол одоо аль тал руу явах нь тодорхой юм шиг.